Энэ Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга гэж нэг үеийн дэвтэ хараалт идэх залуу тушаал байдаг юм шиг байна. 2001 онд энэ хүний эрхийг хангадаг хамгаалдаг юм олон улсын одоо үндэсний юм том байгууллага байх ёстой гэдэг үндснээс олон улсын байгууллагуудад өгсөн зөвлөмжийн дагуу Монгол улс хүний эрхийн үндэсний комиссийг байгуулж ирсэн юм билээ. Одоо ингээ 25 жилийн ойтойгоо тохиож байгаа. Тэгээ анхны дарга нь Цэрэн Дорж гэдэг сайхан хүн байсан. Тэр хүн бол ямар нэг асуудалд холбогдоогүй. За энэ хүний дараагийн дарга нь болохоор Солонго гэдэг нэг тийм авгаа очсон. Энэ Солонго гэдэг энэ авгаа болохоор ёстой хүний эрхийн мэдрэмжгүй тийм хүн байсан л да. 2008 оны 7 сарын 1-ний өдөр нэг Монгол улсыг хамарсан аимшигт өвмэн саман болоод 300 орчим хүн маш хүн дээр бэртээд 700 хүн нэг шөнө баривчлагдаад 5 хүн одоо нохоо шиг гудамжинд буулуулаад өвчсөн байхад маргааш нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүний эрхийн зөрчилд гараагүй гэдэг мэдээллийг энэ Солонго гэдэг дарга нь хийжсэн шүү дээ, хүний эрхийн комиссийн дарга. Тэгээ энэ үйлдэлээсээ болж энэ хүн Монголын улс төрчид төдийгүй олон улсад маш хэмжээний шүүмжлэлт агуулж улмаар ажилласаа халагдчихсэн. За тэгээ энэ хүнийг хаалсныхаа дараа ер нь ингээд нэг улс төрийн зангараг тулахтай ийм одоо буур суурьтай хүн байх хэрэгтэй юм байна гэж үзээд хүний эрхийн үндэсний комиссийн даргаар тухайн үед өнцөлийн цэцний даргын бүрийн эрхэнд дууссан Жамсрын Бямдорж гэдэг хүнийг томилж байлаа. За Бямдорж дарга бол 10 жилийн хугацаанд бол энэ байгууллагын даргаар ажилласан боловч яг тухайн үеийн жинхэнэ баг маск нь болохоор 20 оны 4 сард одоо хуулагдчихсан. Яасан бэ гэхээр энэ хүн хүний эрхийн үндэсний комиссийн даргаар ажиллаж байх үедээ одоо зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын дарга тэргүүн загдаагаа тооцоор ярих үедээ бол наамуусан гүлгнүүцийг гүлгшил харьцах хэрэгтэй штэ загдаа минь энэ гэсэн тийм одоо маш муухай байж болсгүй үг үйлдэлийг амнаас гаргасан штэ. Тэгээ энэ амар шүүмжлэлт агуулад уйлаа болоод гэсэн чинь манай чи ичэд сандрахтаа яасан бэ гэхээр үгүй ий чинь одоо нөгөө загдааг нөгөө гүлгч нөгөө өхөөрдөм амтан болохоор би нөгөө загдаагийн хүмүүсийн гүлгтэй зүйлж өхөөрдөд хэлсэн байхгүй юу гэж сандарч байсан. Тэгээд энэ одоо үедээ бол маш их хэмжээний шүүмжлэлийн байгууллагад улсын хурлын даргаар ажиллаж байсан тухайн үеийн тэр гарам занаа шатар дарга Бямдорж удаад хэлсэн юм билээ. Та одоо бойлоо энэ хүний эрхийн комиссийн нэр хүндийг шавьтай одоо хотгоч одоо дууслаа. Өргөдлөө өгөөд яваа гэж тэгээ явуулж байсан. Тэгээ Бямдоржгаа ажиллаа явахт нь тухайн хүний одоо ажлыг нь Пүргийн оюун чимэг гэдэг хүн одоо гишүүн хүлээж авч өргөжлүүлээ ажилласан. Гэхдээ оюун чимэнд бас бүр Бямдоржгоос 7 хоног хогийн амтан байсан л да. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хүн бижиж өөрийнхөө одоо эзэмшлийн гэр бүлийн эзэмшлүүдийг хабуугаа зочид буудалтынхаа бие нэг давхарт нь одоо тайчих үзүүлбэр бүхийг баарыг хууль бусаар ажилуулад тэгээд насан туршийн охтуудыг тэр чэнэ ажилуулад тэгээд тэр буудалд нэг орсууд их буудаг. Тэгээд тэр чэнэ бие мийг өнлүүлээд ингээ балертчээс асуудал нийл болоод тэгээд бүр гадны шижиж бүр гайхаад байсан шүү дээ хоёр үү. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн нь өөрөө тайждаг баар ажилуулад охид эмэгтэйчүүдийг ингээ бэлгүүч хэрхэлд орж болдго юм уу? Энэ яац улс юм бэ гэх бүр ингээд тэдний бүр ингээд ой ухаанд махрахгүйсэн аахгүй. Тэгээ нөө оюун чимэг гэдэг хүн чинь 2004 оноос ч илүү тасралтгүй хичнээн жижиг бараг 20 хэдэн жил гишүүнээр ажилласан учраас нөгөө бүх хуулийнхыг ингээ баацсан. Тэгээд тэрэндээ бүр эрдцсэн бүр одоо нэг мал гадуусгал авгаа болсон байсан л та. Тэгээд надаас айхгүй юм тий би бол зүгээр одоо танихгүй мэдгүй ч хөнгүү шүү хоёрын салбарт нэг уцтаад ийм болоо наатмууга 20 гэдэг хэд тэр шиг амарх юм байхгүй хэдийч би шоронд хийж чадна гэж данлж байсан шүү дээ. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн шүү дээ. Тэгээ ерөөсөө дандаа юм нэг даргын буйнгүй гэх юм нэг юм бузрын юм байгууллага болж хувирсан. Хүний эрхийг хангах биш хүний эрхийг туршиж болж хувирсан юм байгууллага. Тэгээ гадаг сүлд нь уул нь хин сүжид дарагч уулна гайгүй нуруутай сайхан хүн л дээ. Гэтэл энэ хүн яасан бэ гэсэн чинь хараат бусаар ажиллах ёстой энэ сайхан байгууллагаа зүгээр золбин цүнхчээр дүрхсэн юм билээ. Тэгээ их засаг их сургуулиуд төгссөн учрлын багт нь ажиллаж байсан нэг тийм цүнх баригчны золбин уулгаачийг шахаанд зорсон юм уу яасан авчиж хилцээний дарга болгосон. Тэгээ хилцээний даргын үүрэг гүйцэтгэж байж байхдаа нөгөөт хүн комиссийн гишүүнийхээ эрхийг нь одоо өөртөө аваад хууль бусаар аваад хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний бүр эрх чинь төр өндөр албан тушаалд хамаардаг хинтэж хуваалцдаг үерх байхгүй юу. Тэгсэн чинь одоо тэр комиссийн гишүүнийхээ өмнөөс нь дүүл гаргах ажлыг нь хилцээний даргын үүргийг төр орлон гүйцэтгэж хийгээ явж. Тэгээ энэ сүнжид дарга өөрийнх нь буурав шүү дээ.
шахааны энэ намын золбин цүнхчдийг ирж яхад нь салаавч өгөөд явуулна гэж бүр хэрхэн байгаа шүү өөрт нь. Тэг өгснээ жаа өөрхөн одоо баг бүрэлдэхүүнтэй тийм хог шараг оруулсан юм. Тэгээ одоо ингээ өөрөө ингээ алуун шалаар ялаа үсээ явж байгаа байхгүй. Тэгээд энэ цаашдаа энэ комиссын энэ гишүүдийн сургамж болсон байх. Ер нь ингээд цаашдаа хин нэг томсох юм бол битгий энэ урт төрчөөс айж та нар өөрсдөө төрийн өндөр хадамшаалт энэ бүр их хугацаанд хин ч халдах хэрэггүй тийм хүмүүс шүү дээ. Тэгээ яах гэж өснөө ээж тэр залбингуудыг оруулаад ингээ өөрсдийг алуулж байгаа. Тэгээ үүнийхэд л хариуцлага хүлээх юм бол дараа дараагийн дараа нь тэгээ ойлгох байлгүй.